Сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэнд шүтээс ямар чадрын шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд бэлэн болсон байна. За та хэрвээ шүтээс дизайны чиглэлээр сурах гэж байгаа бол ур чадрын шалгалтыг заавал өгнө. Элсэх хүсэл гаргагч нь энд харагдаж байгаа веб хуудасаар нэвтрэн бүртгүүлж бүртгэлийн хураамж төрснөөр шалгалт өгөх эрх нь үүснэ. Дизайны салбарын хувцас, үйлдвэрлэл, анимашн, мультимедиа болон график, за мөн интерьер дизайн гэх хөтөлбөрүүдэд элсэх гэж байгаа бол сэтгхүү мэргэжлийн ур чадварын шалгалтыг сонгоод тестийн шалгалт өгөх шаардлагагүй. Дизайны хөтөлбөрийн ур чадварын шалгалт нь сэдэв зохион зурх болон портфолио үнэлүүлэх гэсэн хоёр хэсэгтэй. Портфолио үнэлүүлэх шалгалтанд эсгэгчийн сэтгэх, урлан бүтээх чадвар, за мөн бүтээлч хандлагыг шалгах зорилготой. Портфолио хавцсанд эсгэгч өөрийн бүтээсэн зураг, график, баримл зэрэг урлагийн чиглэлийн ямар ч төрлийн бүтээл байж болно. Эдгээр нь сүүлийн жилүүдэд хийгдсэн байх шаардлагатай гэдгийг анхаараарай. Мөн мэргэжлийн холбоотой бүтээлүүдийг ирүүлэх буюу анимашн мультимедиа дизайнд элсэх гэж байгаа бол богино хэмжээний анимашн, хөдөлгөөнд видео график, хувцас дизайн болон үйлдвэрлэлийн дизайнтай холбоотой бүтээлийн танилцуулга зураг зэргийг авсаргаж болно. Портфолио хавцны үндсэн агуулга бүтцэн хэд хэд хэсгээс бүрдэнэ. Үүнд нүүр хуудас хэсэгт өөрийн овог нэр, төгссөн сургууль, яшийн бүртгэлийн дугаар болон холбогдох хуудасны дугаарыг байрлуулна. Агуулгад гарчиг хуудасны дугаарыг оруулна. Өөрийн танилцуулах хэсэгт тухайн хэлбэрээр элсэнс оролцох болсон шалтгааныг 80-аас 150 үгээр тайлбарлан бичсэн байна. Бүтээлийн танилцуулах хэсэгт бүтээлийн нэр, бүтээл болон бүтээлийн зураг, бүтээсэн огноо зэргийг тус бүрийн доор бичиж тэмдэглэнэ. Хэрвээ видео файл байгаа бол 3 минут хүртэлх бичлэг байх бөгөөд зааврын дагуу авсаргана. Дээр шалгуудыг хангасны дараа портфолиогоо PDF файл болгон өөрийн элсэх гэж бүх хэлбэрийн мэйл хаягт тус илгээх юм. Мөн элсэгчтэй зөвлөгөө өгөх мэргэжлийн багш нарын мэдээлэл болон ур чадварын шалгалтын дэлгэрэнгүй заавар танилцуулгыг эсэлтийн веб хуудасаар болон энэ бичлэгний тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дарж дэлгэрэнгүй танилцаарай. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа баяртай.